10 жилийн дараа өгүүлэлэг. Дэнсма булгаас 2 хувь нус бариад гэр үдэ явж байхдаа нэг морьтой хүн бүх шогшуулн ирж яваг харлаа. Өмнө бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойд зангидсан хуучин цагаан алчууртай ташуур барьсан баруун гараа өргөсгөн яваад тэрийг хараад зайлвал дагвшивдэ химэн өөртөө шивнэн алхаагаа төргсгөв. Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр идэ цагааны эсгэлэн үнэртэй нийлэн хаална. Дэнсма жалавчныхаа халсан усыг яар нуудалж хүүтэн усаар солив. Дагв маань азтаал яваа юм байна. Тоогоо авах гэж байхад ирж байна гэж бодсоор дэлгээтэй өөдрөгөө харвал дагв ганц шуун уян дээр бууж байна. Тэр морио ичхад наашлахтаа үрчийсэн хормоогоо симэрсэн нударгаараа гүвж яв. Дэнсма түүний бүгдээс нь өргөн цээж ганхуулна. Майхдуу 2 хөлөө зөөж тавина. Аажуухан яваг хараад үтлэх янзорж байх шивдэ гэж харамсан бодлоо. За сайн байна уу? Сайн. Чи сайн мэстэ. Ингиж тэр 2 жирийн даруухан минь солилцов. Дагуу гэрийн зүүн тал завлан суусан дороо ганц тамхиа гаргалаа. Дэнсма өмнөх жижиг ширээн дээр нь тавхтай идэ тавиад данхтай цайд өхүүлэнгээ танах цагаан нугад буусан юу гэж асуулаа. Тэгсэн хүдэн сайхан гарсан байдаг шүү. Тийм юм лээ. Манай энд ч гэсэн нөө. Ер нь энэ жилийн зуршлаа сайхан байна. Тийм ээ хөө гэснээ тамхиа хид сороод хүү хаачаавэ гэж асуулаа. Хонь руу явсан. Саахалтын хонь хариулахгүй бэлчинлээ. Нийлчих байх гээд морцсон. Хөө минь овоо болж байна гээд дагуу санаалдав. Дэнсма түүнийг төргөн хараад жалвчныхаа усыг хутгана. Яах вэ хөөрхий минь? Өсч үндэж миний ганц түшиг болж байна гэлээ. Дэнсма тогоогоо авч бүрхээрээ өргөсөөр дагвын өмнө очив. Дагв бүрхээр тогтсон нэрмнээс хуруугаараа үлгэн авч амсаад би ч аздаа яваа юм байна гэд муухан инээнсгэлэх айдав. Хүүгээ мартаагүй яваа хүний аз хайрдаггүй юм гисэн гэж Дэнсма бэлдэж байсан мэт хэлв. Тэр 2 энэ гэрч жаргалтай сайхан амьдарч байсан цаг бий. 5 нас хүрч яваа ганц хүн тэдний дунд эрхлэн дэрвэж жаахан эрийг нь жаргалаар дөргөж байсан. Дагуу сумын начин цолтой даруухан зантай нүд булаамэр явжээ. Тэр нэгэн гайтай намар. Зуны ихээр тавьсан хідэн тэмээгээ ирэхээр говь руу явсан дагуу 20 хоног сурггүй алга болчихж билээ. Дэнсма санаа зововч өнөөхөл баг сургуулийн цэргийн их найзуудтайгаа нийлж гашуун ус эргүүлж яваа байх гэж сэтгэлээ засцв. Ирснээсээ хойш дагвын үг яриа цөөрч үе санаа алдна. Тоон ширтэн хөвтөх юм. Хээр гадаа явах нь их болжээ. Дэнсмагийн дотор нэгэн сэжиг төрж царай алдахгүй гэсэн шазрын бодлоор гялав цалив хийх болсон байна. Нэгэн орой хүзүүгээр нь тэрч мөр өдөн навирсан хүүгээ мөрөөрөө түлхэн. Болж. Яасан ирэх зөлгөө гэж уцаарлахад Дэнсмагийн дотор зарсгийн. Чи ер нь юу болчихоо? Бүлэх залхичсэн юм шиг л гүлийгээд байх юм гэсэнд. Чи ямар байлах гээ гэж зандарчээ. Байдгаараа байж болохгүй болоо юу? Тийм болсон бол яах нь вэ? Жаргалчин дэнтчилтэй. Чамтай жаргаж байгаа юм алга. Тэгвэл жаргал байгаа газар руугаа явахгүй юу? Дагуу энэ үгийг хүлээж байсан юм шиг ухсгийн босоод гарч явхад уцаарлсан эцэгтэй гомрох нь уруулаа өмжүүл зогссон хүү буйн нь ямар нэгэн муу совин хатгсан юм шиг ааваа хэмээн цөрхөрн орилж билээ. Дагуу тэгээд л эргэж ирээгүй юм. Урд баригадын торгон намжлалд байх болсон гэж дуулджээ. Тэдний бага охин Бомжид гэдэг 10-аад насаар дүү царайлаг бүсгүй зүрх сэтгэлийг нь булаасан байж. Олон хүн цаатгачин толгойн эргэжигч чи өөрөө очиод авчир
Хүүгээ бод гэж ятгсан боловч гомдож өчргсөн Дэнсма тэдний үгийг авсангүй. Яваандаа түүний сэтгэлийн гомдол өшрөл сар жилийн урсгалд нэмгэрэн нэлэгдэж түүнийг айлын зарчийг явагдуулаад өрөвдөг шиг болдог болжээ. Буян хүүгийнхээ эцэгтэйгээ улам адилхан өсөж байгааг харж илгэн нэмтрэн би ч бас төрөгчгсөн байх гэж бодогдох болсон билээ. Тэр гайт намраас хойш 10 жил өнгөрчээ. Сүүлийн 3-4 жилд нутаг ойртож дагуу хаяа ирж хүүгөө үнсээд санаа алтан сууж тамхиа татаж байхад явдаг болсон юм. Царайлаг сайхан зүс баян тарган эцгийнхаа буйнд ирдсэн бөмжтийн дэргэд дагуу даанч хэцүү байх болов. Гэлээгээд өөр орохоор үнгүй 40 хүрч яваа дагуу жаргаж чадсангүй. Нутаг усны зарим хүн хохиндээ байж байхыг нь хараач гэж тавлан шивгнэлтэн. Дэнсма хоршараа хандаа ч юм уу ганц хүүгээ бодсондоо ч юм уу дахиж ирийн царай харсангүй өдий хурч яваа юм. Дагуу Дэнсмагийн өнгөсөн халуун архи шивнэ тамхи татаж суусаар царай нөнгөөр нь ягаан туяа татаж байлаа. Танайхан сайн биз дээ? За сайн даа сайн. Бөмжид байгаа үсттэй. Саяхан хот руу явсан. Хизээ ирэх юм? Битгүй. Дагуугийн игмаг хийгээд дахин архи аяглав. Хорвоогийн бас нэг ясал тэр хоёрт үр заяасангүй. Ноднонгоос энэ суманд ирж ноос ноолуур арс шир цуглуулдаг машин тэрэг үлгэлсэн нэгэн эртээ бөмжид нөхцөөд болохоо байжээ. Оройхон болохоор 8 ачтан наваад явдаг. Дагуу гаансаа хөхөөд л үлддэг гэж нутгийн залуус инээдхүүр болгон ярилцдгийг Дэнсма бас сонсчээ. Ам мөрөөхөд хөрвөл бөмжид чи зүгээр л зайл гэж хэлэхэд бэлэн байх. Дагуу яахч вүлээд дагуу нилээ халж зүрх орсон бололтой. Дэнсма руу талмарсгийг хараад Дэнсма би чамд нэг юм хэлмээр байна. Гэхэд юу тэр вэ? Тэгээд хэлээч дээ. Чи битгий уурлаарай. Би та хоёр дээр эргэж ирмээр байна. Гэлээ. Дэнсма гинт толгой руугаа цохиулсан мэт давхийгээд юу? Чи гэр орно агуу хүүхнээ яах хүн бэ? Гэлээ. Тэр чинь миний юм бишээ. Тэгэд бид хоёр чиний юм болж байна уу? Дагуу толгой дээрх алчуураа авч нүрээ шудраад би том алдсан. Одоо хүү та хоёрыгоо ч өрөвдөх боллоо. Хүүгөөс гараас гараад ирэхэр тэр үү? Миний яаж шаналж маха идэж явсныг чи даанч мэдэхгүй л дээ. Гэд Дэнсмагийн хоолой зангирч нүрээ дарав. Дагуу дуугүй хэсэг суугаад өмнөх аяхтай архи авч залгилав. Тэгээд босч өөдрөө явснаа. Төр зогсож. Би ирнэ гэж хэлээд гарав. Дэнсмагийн эцсийг авч бүх юм өнгөрсөн шүү. Битгий амтны шившиг болоорой гэж хэлэхээр гүүн гарвал хуучин нөхөр нь өөрийн алдаа хар усал гунигийг өөрч яваа юм шиг бүхийг уяа руу явж байлаа. Дэнсма хэлэх гэснээ залгичихсан мэт дуугарч чадсангүй.